За сайн байна уу? За өнөөдөр яавал баярчих вэ? Яавал ирээдүйн амьдрал нь баталгаатай болохгүй? Энэ талаар ярилцъя. Дүгнэлтээс нь хэлэх юм бол хувьчаа худалдаж авах явдал. Тэгвэл ямар хувьчааг яаж худалдаж авах? За энд бас арга байна. 2024 оны намар 2 удаа хөрөнгө оруулалтын талаар яраа хийсэн. За энэ яраан дээр яг юу ярьсан бэ гэвэл $200 хэрвээ сар болгон хувьчаа худалдаж аваад явах юм бол 30 жилийн дараа $200,000 болно. Энэ бол гайхамшигтай их санаанд багтмааргүй. Ерөөсөө $200 хурамдал сар болгон үүсгээд тэрүүгээр хувьчаа худалдаж аваад явах юм бол 30 жилийн дараа $200,000 болно. 15 жилийн дараа гэхдээ $60,000 болох юм байна. За тэгээд энэ бол 35 настай хүн 30 жил $200 хөрөнгө оруулалтыг явахад тэгээд 65 наснаас ихтэй энэ мөнгө хэрэглэх юм байна. Тэтгэврийн мөнгө болоход нэгсэн доо. Тэгэхээр 65-аас 85 хүртэл 20 жилийн турш сар болгон $1,500 энэ мөнгнөөс буулгаж аваад хэрэглэж байна. Тэгхийн бол 85 нас орчим ерөөхдөө бараг хэрэглээд дуусгаа. За ийм тооч гарч ирсэн. За энэ бол асар гайхамшигтай. Ерөөсөө 35 наснаас $200 сар болгон хавхад 85 хүртэл ямар ч мөнгөнийх чухалгүй амьдрал. Сар болгон $1,500 гэдэг бол аль ч улс оронд одоо боломжийн мөнгө. Ядуу биш. Бүр дундаж ирхийн амьдралтай байж чадхаар ийм хэмжээний мөнгө байгаа юм л да. Тэгээ энэ бол бас ихээр бодож байгаа юм биш. Хувьчааны үнийг ерөөсөн 7% өснө гэж бодож байгаа. Гэтэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд одоо дараагийн хэсэгтэр ярина. S&P 500 гэдэг Америкийн хамгийн шилдэг 500 компани нэгдсэн багж. За энэ бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд 13% өссөн байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 орчим хувиар өссөн байна. Тийм учраас 30 жилийн дараа $200,000 биш. Тэрнээс илүү мөнгө авах болчихос байна. $1,500 биш. Сар болгон $2,000 тэтгэврийн мөнгөтэй болох юм болчихос байгаа юм. За тэгвэл энэ үнэхээр бодиттой юм уу үгүй юу? Зөвхөн чаасан дээр бодож гаргасан тоо юм уугүй юм гэдгийг би өөрийнхөө амьдралаар туршсан юм байна. 2024 оны сүүл 2025 оны эхээр $200 хувьчаа худалдаж авсан. Ингээд жил гарсан болж байгаа. Гэхдээ энэ хувьчаагийг худалдаж авахдаа хоёр өөр төрлийн арга хэрэгсэн юм байна. Тэгсэн нэг нь бол 18% өсөлттэй. Нөгөө нь 15% өсөлттэй жилийн өсөлт нь. Тэгвэл эндээс бас нэг асуулт гарч ирж байгаа юм да. Аз таараад өнгөрсөн хугацаанд ямар ч уналтгүйгээр цэвэр өссөн юм байна гэж тэгж бодож яж магадгүй. Гэтэл 2025 оны 4 сард ерөнхийлөгч Трамп айлын татвар нэмэгдүүлэх мэдгэл хийсэн. Энэ үед огчм унаад гисэн ч гэсэн хэдэн өдрийн дараа эргээд буцаас хэрэгсэн. Ийм байдлаар болтож ирэх миний авсан хувьчаа бол 15-аас 18% өсчихсөн байж байгаа. Одоо энийг та бүхэнд энэ дэлгэцэнд харуулж байна. Энэс өмнө эхлээд яг ямар хувьчаагийг ямар компаниар дамжуулж ямар арга барил худалдаж авах вэ? Энэ нь бас маш чухал. Энийг нэхлээд танилцуулах шаардлагатай. Ер нь ямар нэгэн мөнгөн гүйлгээ хийгдэж иргэл татвар төрөөс. Тэгэхээр хувьчаагчс ялгаа байхгүй. Ашгаас нь ус одоо аль ч улс орон ерөнхийдөө 20% татвар татаж байгаа юм. Тэгэхээр 60 улс орн жишээлх юм бол Японд бол энэ 20% татварыг чөлөөлөх ийм бодлого барьж байгаа. За энэ 20% татвараас чөлөөлөгдөх хувьчаа худалдаж авах нэг хувилбар нь бол NISA гэд нэрлэдэг. NISA гэдэг нь бол татваргүй хөрөнгө оруулалтын данс. Англиар бол Nippon Individual Saving Account гэж.
Японы хувийн хадгаламжийн данс гэж товчлоод болтой зэрэг NISA гэдэг. За хэрвээ энэ системийг ашиглах юм бол 20% татвараас чөлөөлөгдөнө. Гэсэн ч гэсэн худалдаж авах хэмжээ нь дээд гэж хартай. Яагаад гэж энэ хөвтэй зэрэг мөнгөтэй баян хүмүүс бүгд бүх мөнгөнд зарцуулаад NISA ашиглаад хувьчаа худалдаад авчиж магадгүй. Тийм учраас энэ бол бага дунд жиргийн орлоготой хүмүүст жаргуулгдсан. Тэдний эрх ашиг хамгаалахын төлөө бий болгосон бодлого юм байна. Тэгэхээр NISA-д оруулах хөрөнгийн дээд хэмжээ бол Японы иенээр бол 18 сая. Тэгээд жилийн хийх дээд хэмжээг юм бас тогтоочсон 3.6 сая гэдэг. Тэгэхээр мэдээж хүн болгонд 18 сая юм байхгүй учраас сар болгон хурамтлал игээд 18 саяын дээд хэмжээнд хүртэл энэ хурамтлалыг бүрдүүлж байгаа. Нөгөө нэг нь юу гэхтэй зэрэг ID кох гэсэн нэртэй. За энэ бол яг орчуулах юм бол хувийн тэтгэврийн хөрөнгө оруулалтыг данс гэж. Өөрөөр хэлбэл тэтгэврийн системийн нэг хэсэг болгож байгаа. Хувьчаа худалдаж байгаа. За энэ бол бас ажлынхаа нэг хэсгийг тэтгэврийн мөнгө болгож худалдуулаад насан турш уснаар авдаг. Тэрнтэй бол арай жоох өөр. Шууд хувьчаа худалдаж авах юм бол ашигын 20% татварыг тахдахгүй ийм систем. Тэгэхээр энэ бол тэтгэврийн мөнгөнд нэмэр болно. Тэгээд онцлог нь юу гэхтэй зэрэг сар болгон хурамтлалын дээд хэмжээг бас тогтоочсон байж байгаа. Жишээлх юм бол надтай адилхан гэж хуваархан фриланс юм бол одоогийн хашаар $400-500 хурамтлал үүсэх болжоотой. Хэрвээ чалан авдаг юм бол чалангаар амьдардаг хүмүүс бол сарын 23,000 йен хурамтлаж болно. Одоогийн ханшаар бол $150 орчим. Ийм хэмжээний мөнгийг хурамтлал болгоод хувьчаа худалдаж аваад явах болчихтой. За тэгвэл бас баяртай мэдээ байна. За энэ юу гэхтэй зэрэг 2027 оноос эхлээд Японд чалангаараа амьдарч байгаа хүн бас 63,000 йен хүртэл хувьчаа авах боломжтой болгосон. За энэнийхэн дээр насыг бас 65 байсныг татаад 70 болгож байгаа юм. Тэгэхээр энэ бол цэвэр дунд бага орлоготой хүмүүсийг дэмжсэн юм төрийн бодлого. За энэнийхэн давуу тал бол ашгаасаа улсад татвар төлөхгүй. За энэ нь хамгийн тав. За ийм хоёр төр байдаг. Энэ нь бол төрийн дэмжлэгтэй ард иргэдэд өгүүлж байгаа юм хөнгөлтийн бодлого юм байна. Тэгэхээр хэрвээ өөрийн чинь амьдарч байгаа улс орнд тэргүй ийм бодлого байх юм бол энд хамрагдаад явсаар ашигтай гэсэн. Хэрвээ өөрийн чинь амьдарч байгаа улс орнд ийм систем байхгүй бол яахгүй. Жишээлх юм бол Монголд гэх юм уу. Эсвэл байсан ч гэсэн ерөөсөө хамрагдмааргүй. Ийм бодлого байгаа улс орнд амьдарч байгаа ч гэсэн их хэмжээний мөнгөөр хувьчаа худалдаж авъя гэж байгаа юм бол ердөө журмаар хувьчаа худалдаж авах журмаар брокерийн пүүсээр дамжаад авах болчиход гэсэн. Тэгвэл юу нөөрөө хөхтэй зэрэг орлогын 20% татвар тул. За энэнийх нь ялгаа нь ихүү гэвэл их биш гэж ойлгож болно. Бас их гэж үзэж бас болно. Ягаад гэвэл нэгэнтээ хувьчаа худалдаж аваад 15-аас 30 жил хадгалах учраас өсөлттэй байна гэсэн үг. 20% татварыг төлсөн ч гэсэн өөртөө ашигтай гэсэн үг. Жишээлх юм бол $200 хөрөнгө оруулалт хийгээд 15 жил үргэлжлүүлэх юм бол 20% татвар $5,400 төлж байгаа юм. 30 жилд бол $31,000 татвар төлж байгаа юм. Тийм учраас Японтой адилхан ийм NISA ч юм уу, ADICO ч юм уу ийм төрийн оролцоотой систем байх юм бол ашиглаж болно. Тийм юм байхгүй байсан ч гэсэн хамаагүй байхгүй. Шууд хувьчаа худалдаад аваад явсан ч гэсэн ашигтай. Энэ нь бол яаж худалдаж авах уу гэдэг аргын талаар товчхон тайлбар. За одоо дараагийнх нь асуудал бол тэгвэл яг юу худалдаж авах вэ? Энэ их чухал. За энэ талаар бас их найдвартай чиглэл байж байгаа. Хувьчаа гэхдээ зэрэг дотор нь бас төрөлж үйл байж байгаа. Энэ төрөлж үйлийг мэдэх юм бол хувьчаа худалдаж авах гэдэг бол ямар ч айцтай зүйл биш. Ямар хувьчаа нь хамгийн их эрсдэлтэй байна уу гэдэг зэрэг individual stock гэж нэг компани хувьчаа.
Жишээлх юм бол Apple гэдэг ч юм уу, Google гэдэг ч юм уу, Tesla гэдэг ч юм. Энэ болвол ашиг их ч гэсэн гэнт дампуурдах ч юм уу, унах юм болвол мөнгө олдно. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн төлөө индекс гэсэн зүйл гаргаж ирсэн байна. За энэ нь юу гэхдээ хувьчааны багчууд, жишээлх юм бол Америкийн нэгдсэн улсын хамгийн шилдэг 500 компани нэгдсэн багч. За өнөөдөр болвол энэ S&P 500 гэдэг энэ болвол Америкийн нэгдсэн улсын хамгийн шилдэг 500 компани нэгдсэн багчин байгаа. За энэ дотор саяхан ярьсан тэр хувийн компани багчууд орцсон байж байгаа. Чинь Apple гэдэг ч юм уу, Google, Tesla гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг компани дампуурсан ч гэсэн бус нь дампуурнаж байхгүй. Ер нь харьцангуй их тогтвортой байдаг. Гэсэн ч гэсэн бас санаа амаргүй байж болно. Жишээлбэл Америкийн хувьчаа ерөөдөө унууд яах вэ гэж тэгж боддог. Гэтэл дэлхийн одоо хувьчааны олон ковийн улстай зэрэг Америкийн нэгдсэн улсын компаниуд эжилж идэг юм байна. Одоо дэлхийн багчтай зэрэг тэрний чинь дийлэнх нь бас Америкийн багчууд явж байгаа. Тэгэхээр хамгийн найдвартай нь юу гэхдээ зэрэг дэлхийн багч гэж байна. Америкийн хувьчаач байна, Хятадын хувьчаач байна, Энэтхийн хувьчаач байна. Ингээд бүгдийг хольцсон дэлхийн багч. За энэ нь болов өсөлт нь удаан ч гэсэн их тогтвортой гэж үздэг. За тэгээд энээсээ бас найдвартай зүйл байгаа. Тэр нь юу гэхдээ зэрэг бонд. Бонд гэдэг нь улс ашиг компаниудад зээл өгөөд хүү авдаг ийм систем. За энэ бол маш тогтвортой. Уналт ирсэн баг. Гэсэн мөртлөө өсөлт нь их баг. Нэг зүгээр хэлэх юм бол банкнд хадгаламж хийсэнтэй бараг ойрлож байгаа ийм зүйл. Тийм учраас хэрвээ нас ахшраад ашиг төдийг харахгүй тогтвортой бай. Мөнгө алдахгүй бай гэх юм бол бонд худалдаж авах хэрэгтэй юм байна. Тэгэхээр яг хөөхтэй зэрэг хүмүүс бас асууж хэрэглэн ганцхан индекс ч авахгүй, ганцхан хувийн хувьчаач авахгүй, ганцхан бонд ч авахгүй хольж явдаг юм байна л да. За энийг бусдад зэрэг холимох сан боёо балансд фонд гэж хэлж байгаа. Алилнаас нь жоохон өнөс. За тэгвэл одоо залгаад өнгөрсөн жил гарангийн хугацаанд миний өөрийн хийсэн хөрөнгө оруулалт. За энэний талаар товчхон ярив. За би болвол $200 хөрөнгө оруулалтыг хийхэд үнэхээр одоо ашиг гардаг юм үгүй юм уу гэдгийг турших зорилгоор $200 орчмын хөрөнгө оруулалтыг жил гараа хийсэн. За энэ болвол дэлгэцэнд харагдаж байна. Өөрөөр хэлэх юм бол би энэ Edico гэдэг системийг ашиглаад сар болгон 20,000 Японы йенээр хөрөнгө оруулалт хийгээд S&P 500 гэдэг хувьчааг худалдаж аваад бүтэн жил болоход 39,985 йен чөвөр ашиг одоо орж ирсэн байна. Тэгээ энэ бол бүтэн жил ерөөсөө юу ч хийгээгүй. Ямар ч хөдөлмөр хэрэглэв. Зүгээр л энэ хурамтлалыг хийгээд явхад ийм их хэмжээний чөвөр ашиг мөнгө хурамтлагдсан байна. Тэгээд энийг бол үнэхээр одоо үнэн бодтой юм байна. Болж чадтай юм байна гэдгийг мэдэрсэн. За нөгөө нэг нь бол Nissan. За Nissan бол сарын 15,000 йен хадгаламж хурамтлалаар мөн одоо 500 компани нэгдсэн индексийг хөдөлж авсан. Ингээд жил гарan хурамтлалыг хийгээд 26,031 йенэ ашиг гарсан байна. За энэ бол 15% өсөлт. За ингээд ерөнхийд нь дүгнж үжих юм бол $200 гаруй хувьчаагийг жил гарan хийгээд 15-аас 18% ашиг гарсан. За энэ нь бол $400 орж ирсэн орлого нь. Тэгэхээр сарын $200 гаруй хувьчаа худалдаж аваад явхад жилийн орлого нь босдож $400 орж ирсэн. За энүүгээр нь босдож яг саяын арга барилаар одоо энд гарсантай адилхан 18% ашиг биш, ерөөсө 7% дундаж ашиг гарна гэж бодоход 30 жилийн дараа $226,000 Америк долларт болох юм байна. За энэ бол би нөгөө энэ системийг ашиглаж явах учраас орлогын татварын хурамч төлөхгүй байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол би энэ байдлаа хадгалаад явхад 30 жилийн дараа бол сарын $1,500 тэтгэвэр аваад насан турш амьдрах ийм болж чадсан гэсэн. За энийг өөрийн биеэр мэдэрсэн. Ийм учраас цаашдаа бол одоо улам урамтай сарын $200 биш
дээд хэмжээнд нь хүртэл $500 нэмэгдүүлээд төлөөд ивэ гэсэн ийм төлөвлөгтэй байна. Тэгээ одоо жалгаад хувьчаа худалдаж авахд анхаарах зүйл. Энэ бол миний ярд танилцуулж байгаа энэ арга, миний авсан энэ хувьчаа хөрөнгө оруулалт бол нэлээд найдвартай. Хоёрдугаар нь бол ашиглаж систем байна. Энэ бол төр оруулсан тэтгэврийн нэг хэсэг гэж төгж үжиж байгаа. Эсвэл татвараас хөнгөлөд иргэдийг хувьчаатай болгох. Энэ урамшууллын систем ашиглаж авах учраас хэрвээ та бүгдийн амьдарч байгаа улс оронд ийм систем байх юм бол нэгдүгээрний систем ашиглах хэрэгтэй. Хоёрдугаард нь ийм систем байхгүй байсан гэсэн 20% татвар төлсөн ч гэсэн хувьчаа болвол ашигтай. Тэгээ хоёрдугаар онцлог нь юу гэхтэй зэрэг хувьчаа болвол бага мөнгөөр тасралтгүй олон жил хийгээд удаандаа ашиг гардаг. Үр шимэд хүртдэг. Энийг ерөөсөө мартаж болох. Хувьчаа аваад мөнгөтэй баян болсон дийлэн хүмүүс нь ямар байсан бэ гэвэл нэг онцлог байдаг. Тэрний үгтэй зэрэг хувьчаа авсан гэдгийг мартсан хүмүүс. 10 жилийн дараа 20 жилийн дараа үрчсэн чинь гэнт баяжчихсан байдаг. Тийм учраас хамгийн сайн хувьчаа авах арга болвол худалдаж аваад мартах явдал. За мартахгүй гэсэн нэг анхаарал хэрэггүй гэсэн. Хувьчаа унлаа гэд хүмүүс хувьцаагаа жардах ч юм уу. Эсвэл ашиг их гарсан байна. Энэс дэше одоо өсөхгүй байхаа гэд хувьцаагаа жардах. Өндөр байх үед. Гэтэл одоогийн байдлаар болвол дэлхийгээр бүгд хувьчаа худалдаж авч байгаа. Энэ байдал бас олон 10 жил үргэлжилж байгаа. Цаашаа энэ ирчээрээ явна. Өнөөдөр 500 компани индекс 7000 болох гэж. Энэ цаашаа 10 дахин өсөхөд ямар ч асуудал байхгүй гэж бодож байна. 70,000 хүртэл өснө. 100,000 хүртэл өсөх. Тийм учраас одоо өнөөдөр хамгийн өндөр үед нь худалдаад авсан ч гэсэн алдахгүй. Цаашаа 10 дахин өсөх. 2002 онд л одоо энэ нэгдсэн багч $879 хүртэл унсан байсан. Тэгээ ерөнхийдөө 2000 оны ихэр болвол $1200 орчим хэлүүлжилттэй байсан. Гэтэл өнөөдөр 7000 болох гэж байгаа юм. 6 дахин өсч байгаа. Тэгэхээр энэ цааш нь үргэлжилсэн. За дараагийнх нь асуудал юу гэвэл гисэн ч гэсэн хувьчаа унахгүй гэж байхгүй. Ямар нэгэн асуудал гардаг ч юм уу. Хувьчаа унж болно. Тэгвэл хөрөнгө мөнгө алдах эрсдэл байна. Энийг мартаж болохгүй. Аль нэг өдөр хувьчаа ямар ч аюулгүйгээд би бүх мөнгөө дайчлаад бүх мөнгөө гаргаад хувьчаа худалдаад авсан чинь унаад би бүх мөнгөө алдчихлаа дампуурчлаа гэсэн гомдлыг гаргаж болохгүй. Яагаад гэвэл ийм эрсдэл байдаг гэдэг хүн болгон мэдэх ёстой. Тэгээ ерөнхийдөө болвол өнгөрсөн хугацаанд тэгж их алдаж байгаагүй. Хамгийн их одоо хувьчаа унсан олон хүмүүс эд хөрөнгө алдсан амнасаа хүртэл юг хөтгсөн. Энэ явдал болвол 1930-аад онд болсон. Тэрнээс хашаа болвол тэгж их ерөөдөө одоо баргал 100 орчим жил тийм их уналтанд ороогүй байж байгаа. Тэгээ ерөнхийдөө болвол одоогийн байдлаар болвол тийм их асуудал үүсэхгүй. Өнөөдрийн олон улсын нийгэм улс төр чагийн байдлыг ажигласан ч гэсэн цаашдаа болвол бас л доктортой үргэлжлэх ийм хандлагатай байна. За дараа нь бол яавал аюулгүй байх вэ гэвэл сая хэлсэн нэг компани хувьчааг худалдаж авах нь болвол эрсдэл их өндөр. Магадгүй ашиг их гарч магадгүй. Тийм учраас аюулгүй баягдаг ч юм уу. Ямар ч мэдлэггүйгээр анхын шатны хөрөнгө оруулалтыг хийж байгаа хүмүүс болвол нэгдсэн багц авах хэрэгтэй. Төр бүрийн нэгдсэн багцуд байж юм. За надтай адилхан Америкийн нэгдсэн улсын 500%-ыг авч болно. Эсвэл дэлхийн багцыг авбал бүр илүү найдвартай. Өсөлтөнд бол төргөн биш гэсэн. Тэгээ энэ дээр нэмээд тултаж ирэх богомдыг оруулах хэрэгтэй. Холимог хөрөнгө оруулалтыг хийх. Гекметийн асуудлуудыг цаашаа бодох хэрэгтэй. За хамгийн сайн хөрөнгө оруулалт хувьчаа авах арга нь юу вэ гэх юм бол дүгнж идэх юм бол эхлүүлэх явдал. Ямар ч байсан $100 юм уу $200 хөрөнгө оруулалт эхлүүл. Тэгвэл юм бол цаашаа бүх юм болоод юм. За яаж худалдаж авах уу гэдэг асуудал. Хөрөнгөний бирж дээр очиж асуух хэрэгтэй. Банкуд дээр очиж асуух хэрэгтэй. Тэнд бүгд одоо энэ чиглэлийн мэргэжилтнүүд байна. Энэ чиглэлээр ажиллаж байгаа. Эсвэл одоо интернетээс хайлт хийж болно.
хиймэл оюун ухаантай зөвлөлдөж болно. Ийм аргуудаар ямар ч байсан эхлүүлэх хэрэгтэй. За миний хувьд бол энэ чиглэлээр ярьж тайлбарласан хэд хэдэн ном жохолоор тулгуурлаж байгаа. Тэгээ өөрийн биеэрс гардаж хэрэгжүүлээд жил гарангийн туршлага хурамлагдсан. За би бол өнгөрсөн хугацаанд 10 жилийн турш гадаад улстай арилж байгааг хийж исэн. За энэ талаар бол асар их туршлагатай. Бүх төрлийн ном жохолоодыг уншаад надад чаатыг уншиж жадалж сурсан. Сэтгэлжүйн талын ч гэсэн асар олон ном жохолоодыг уншаад өөрийгөө бэлдсэн. Гэсэн ч гэсэн эндээс ямар ч ашиг олоогүй. Харин ч мөнгө алдчихсан. Гэтэл хувьчаа ерөөсө хөдлөж аваад 1 жил болохтлоо миний хөрөнгө өсөд гисэн. 15-аас 18%. Тэр энэ өөрийнхөө өнгөрсөн амьдралаа харьцуулж үзээд өнөөгийн байгаа байдлыг өнгөрснөөхөө амьдралаа харьцуулж үзээд энэ гайхамшиг юм мэдэрч байна. Энэ гадаад валютын арилжаа гэдэг ч юм уу. Янз бүрийн богино хугацаанд бага мөнгөөр ашиг олох. Энэ бол боломж маш бага. Ихэнх хүмүүс бол болно бүтэн чадна гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтэн бол бат амьдрал дээр бол тэр тоглоом биш гэдгийг би өөрийн биеэр амссан. Харин цаашдаа бол одоо энэ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд явнаа. Ийм бодолтой байна. За өнөөдрийн ярсныг товчхон дүгнэе. За өнөөдөр баяж ирээдүйдэн сэтгэлж авахгүй санхүүгийн эрхчлөөтэй болох, баталгаатай болох. За энэ үндэс бол хөрөнгө оруулалт юм аа. Энэ хөрөнгө оруулалт бол хувьчаа худалдаж авах явдал. За хувьчаагийг худалдаж авахд ихэнх мөнгө хэрэг байхгүй. Ерөөсөө $200 сард хорогдлуулаад тэрүүгээр нь хувьчаа худалдаж аваад явсан ч гэсэн 30 жилийн дараа $200,000 болох юм байна. За энийг 65 наснаас ихтэйд сард $1,500 авч хэрэглээд тэтгэврийн мөнгө болгоно гэсэн нэг ёстой. Тэгээд 85 нас хүртэл ийм байдлаар үргэлжлүүлэх болчоод. За энэ бол нэг их дараас биш. Ерөнхийдөө бол одоо боломжийн. Тэгээд ирээдүйд бол санааж явах юм байхгүй. Ийм амьдрах хэлбэр юм байна. За энийг бол би өөрийн биеэр туршаад 2026 онд бүтэн жил яваад $200 гаруй. Тэгээд энэ бол 15-аас 18% өсөлттэй байсан. $400-аас $500 орчим долларын ашиг гарсан байна. За энэ тухайга ярьсан. Тэгээд ямар системийг ашиглах гэх юм бол шууд брокерийн бүсээс хувьчаа худалдаж авах болно. Гэсэн ч гэсэн энэ нь бол 20% татвартай байдаг. За энэс зайлсхийхийн төлөө төр засгаас санал болгож байгаа. Бүрлдүүлж гисэн тэр 2 төрлийн системийг ашиглаад худалдаж авсан. За энэ нь бол 20% татвар төлөхгүй ийм давуу талтай. Тэгээ худалдаж авсан зүйл бол нэгдсэн багч индекс явсан байгаа. За энэ Америкийн нэгдсэн улсын 500 шилдэг компани багч. За энэ 2 төрлийг аваад жил болоод өөрийн биеэр үнэхээр одоо хувьчаа хандаад өсөд явдгийм байна гэсний биеэр мэдэрсэн. Цаашдаа одоо энийг үргэлжлүүлнэ. Чадахын дотор одоо $200 биш $500 орчим хүртэл нэмэгдүүлэх бодолтой байна. За та бүдэд амжилт хүсье. Анхаарал тавьсан сонсонд маш их баярлалаа.